За сая яг жавхлан сайдын хэлсэн дээр би зөрүүлээ дахиад асууя гэж бодож байна. За бид ковидоос хойш ер нь одоо оюун эрдэнэ ерхий сайд байх үед ч тэр за манай энэ одоо дайны нөхцөл байдал хүнд байна. За ингээд одоо худалдааны одоо Америк хэдийн худалдааны асуудал хүнд байна. Гэт энэ асуудлуудыг ерөөсөө эдийн засаг одоо бас хүндрэх шинжтэй байна гэдэг асуудлыг ярьсаар л ирсэн. Тэгсэн хэдий ч өнөөдөр бид нар бол одоо сангийн ам дээрч тэр өрн бусад одоо яг энэ төр төсвийн одоо төлөвлөлтийг хийж байгаа баг хамт олон бол одоо угаасаа чадахтай гэж би боддог. Тэгээд төсвөө ерөөсөө орлогоо бодтой яагаад ер нь ингэж тодорхойлоод гараад ирж чаддгүй юм бэ гэдэг дээр бас үнэхээр эргэлзээд байгаа. Хэд өөртөө өөдрөг тавьчаад энэ олон эрсдлүүдийг гадаад нөхцөл байдлыг ярьсаар ирсэн мөртлөө өөдрөг орлого дээрээ төсөөд зардлаа өндөр тавьчихдаг. Ингээд яг бодит байдал дээр хэрэгжээд ирэхээр төсвийн алдагдал хүрч байгаа. Одоо энэ удаагийн төсвийн энэ нэгдсэн төсвийн үр дүнг харах юм бол 1.4 их найдын алдагдaltaй. Улсын төсвийн харах юм бол 2.7 их найдын алдагдaltaй төсөв шүү энэ. Жил бүрийн төсвийн алдагдал нь юу хүрдэг вэ гэхээр эцэстээ энэ засгийн газрын үрийг бид нар нэмэгдүүлээд дуустдаг. Одоо 24 оны байдлаар засгийн газрын өөр бол 96.4% гадаад үр эзэлж байгаа. Одоо ялангуяа энэ хятадын одоо энэ дайны нөхцөл байдал улам даймжирна. Хятад улсын одоо энэ эдийн засаг тэр дундаа аж үйлдвэр одоо энэ гангийн үйлдвэрлэлийн буурхаас эхлүүлээд нүүрсний эрэлт үн ч гэсэн цаашид одоо ийм бодиттой эрсдэл гарахаар харагдаад байгаа. Тэгэхээр энэ удаагийн тодтгол бол илүү орлогоо дахин бууруулж төлөвлөх одоо шаардлагатай байгаад байна. Бид нар хэмнэлтийн төсвүүгээд яриад байгаа боловч хэмнэгдсэн яг төсвийг харахаар хэмнэх шаардлагатай төсвүүд нь хэмнэгдээгүй байгаа. Жишээлбэл одоо энэ зардлаа бууруулах дээр би одоо бодиттой тоо хэлээ л да. 2025 оны улсын төсөвт зөвхөн тоног төхөөрөмж 25 онд бол 817.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг тусгаж байгаа. Энэ нь өмнөх онтой харьцуулах юм бол 3.4 дахин өссөн үзүүлэлт. Их засварын зардал 290.7 тэрбум. Энэ нь өмнөх оноос харах юм бол 2 дахин нэмэгдсэн ийм төсөв байгаад байгаа. Одоо айл бол орлого нь буураад ирэх юм бол тансаг хэрэглээгээ хүн тандаг штэ. Гэртээ засвар хийхгүй л байхгүй юу? Жишээлбэл гэртээ шин тоног төхөөрөмж хөргөгч одоо шаардлагатай бол угаалгын машинаач гэсэн шинжлэхгүй хүлээн эзтэй бүсээ шангалаад. Тэгээ энэ дээр ерөөсөө ийм бодиттой яг зардлыг хэмнэгдсэн харагдахгүй байгаа даа. Тэгэхээр ингээд за эргэлтлээд ерөнхий сайд хариулъя. За минь дөрийн мандха гişүнэ энэ асуудлыг та 10 сард төсөв бодлоготой уулна ярих хэвээр асуудлууд байжээ. Наад хөрөнгө оруулалтын зардлууд ч одоо гэрээнд байгуулагдаад 5 сарын 30 хүртэл зарцуулагдсан хэмнэх болцоогүй зардлууд байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо 5 сарын 30-наар хэрэгжээгүй саяны хөрөнгө оруулалтуудыг л хэмжиж ш. Саяны хэлж байгаа тоног төхөөрөмжүүд байна. Жимлэгэнч тоног төхөөрөмжөөж болно, багшинч тоног төхөөрөмжөөж болно. Тэгээ энэ хөрөнгө оруулалтууд бол өнгөрсөн 10 сард батлагдаад ингээд 1 сараас хойш хэрэгжээ явж байгаа хөрөнгө оруулалтууд учраас хэмнэх болцоогүй болсон. Гэрээнд байгуулагдсан төр үүрэг хүлээгээд ингээд зарим мөнгө шилжүүлээд ингээд ажил нь явцсан гэсэн үг ээ. Харин хэмж болох зардлуудыг бол өнөөдөр дистрагаар нь одоо бүрх гадаад дотоод томилтоос ахуулаад хорол зөвлөгөөний зардлыг хүртэл бүхий л зардлыг одоо 1.9 их 80 1.8 их 80 төгрөгийн зардлыг хэмжээд байна. За тэр дотор 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт одоо 210 тэрбум төгрөгийн засгийн газрын ордон байшин барих тэр номтын аманд байшин барих зардал гэх мэт хэмнэгдэж болох бүх зардлуудыг хэмнэсэ. Энээс цааш хэмнэвэл хүүхдийн мөнгө цалинд итгэр төтгөмжрөгөө орох учраас энэ одоо зайлшгүй зардлуудыг заашгүй гаргаж төр санхүүжүүлэх ёстой. Ийм зарчмаар энэ төсвийн тодтгол хийгдсэн. Энэ талаар одоо сангийн сайд дэлгэрүүлж хариулнаа. Болтын жавхлан сайд. За жавхлан сайд нэмж хариулъя. За тийм. За тэгэхээр үргэлжилж байгаа гэрээн хийгдсэн ийм төслүүдийг бид нар хасах хэмнэх ямар ч боломж байхгүй. Энэ ч цаана нэг одоо гэрээгээр ажиллаа хийж байгаа хувийн компани байж байна.
тэр нь аль хэдийн зээл авцсан, ажлаа төлөвлөсөн, энэ жил төсвөөс тэдэн төгрөг авна гэгээд ажлаа эхлүүлж байгаа ийм л ажлууд байгаа. Үргэлжилж байгаанууд нь бол 2-3 жилгээд өмнө бүр хийгдсэн ийм ажлуудыг бид нар дундуур нь зарцааж болохгүй. Зарцаах тусмаа энэ эрсдэлд ордог. Удах тусмаа энэ одоо үнийх нь төс төртөг нэмэгддэг ийм маш эрсдэлтэй ийм зүйлүүд байдаг. Тийм учраас 2-3 жилийн дотор бушуухан дуусгаад авах нь л чухал байдаг. Нэгэнд эхэлсэн ажлуудыг бол ялангуяа их засвар, урсгал засварууд бол өөрөө юм стандарттай байдаг барилгууд төр. Ерөө тэрийг нь хийхгүй бол дараагийн их засвар нь бүр их үнэтэй болдог. За иймэрхүү зарчмуудыг барьж ингэж явж байгаа гэсэн үг. За харин сая энэ төрийн хэмнэлтийн хуулиар бол маш сайн хэмнэгдлээ. 535 тэрбум төгрөг гэдэг бол одоо бага мөнгө биш. За дээрэс нь бас нэг тийм одоо хэмжлэгээд бас барилаад авах зүйл биш. Эний цаана одоо салбарын За мандахыг шууд нэмж тодруулъя. За яг хөө бид нар одоо болохоор ингээд алдагдaltaй төсвөө дэмжиж яриад байна л да. Ерөнхийлөгчийг хориг тавихад бол алдагдaltaгүй төсөв батал гээд шийдвэр гаргахад алдагдaltaгүй төсвийг батлаад бид нар явсан. Яг энэ хэцүү үед одоо биш тэ бид нар яг үнэ хэлэхэд энэ намар гэхэд дахиад энэ нөхцөл байдал хүндрээд бараг энэ төсвийн орлого сүүл гэхэд сангийн яамны оруулж ирснээс илүү ихээр буурах эрсдэл өндөр байгаад байгаа. Бараг намар дахин тодтолж хийх эрсдэл байгаад байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөө дахиж нэг хараад дахиад одоо бас танах боломжтой. Би үргэлжлээд явж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг би ерөөсөө яриаггүй. Би шинээр зоож байгаа төсүүдийг ялангуяа яамны их засварын ажлууд. Гэхдээ энэ бол одоо хүлээж болно шүү дээ. Зөвхөн их засвар гэхэд маш их хэмжээний тэрбум төгрөгийн цоо шинээр өнөд одоо ингээд энэ төсөвт орж ирж байгаа. За чахлан сайд. За гişүн асуултанд нэмж хариулъя. Төсвийн тодглоор нэг төгрөгийн одоо их засвар өөр урсгал засвар нэмэгдэж орж ирээгүй байгаа. За өмнөх гэрээнүүдийн ажлуудын энэ жилийн одоо дөнгөд явж байгаа гэдгийг тодруулж хэлье. Түрүүн та алдагдaltaйгээд 2.7 их найд 1.1 гээд хаанаас ямар тоо хараад хэлв би тэрийг сайн ойлгосонгүй. За энэ жилийн төсөв бол алдагдaltaгүй батлагдсан байсан. За одоо тодглоор бол 1.3 их найдын одоо алдагдaltaй ийм төсөв өргөн барьсан байгаа. За мандахыг шууд нэмж 1 минут тодруулъя. За сая гişүүд ч гэсэн хэлээд байна л да. Маш их маргаантай, материалууд нь зөрүүтэй. Одоо ингээд тараагдсан бид нар гişүүдийн тараагдсан байгаа материаланд Монгол улсын 25 оны нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлтээр төсвийн алдагдaltaй энэ төсвийн тэнцэлгээд улаан цай 1.4 их найдын алдагдaltaй. Улсынхан төсөв нь 2.7 их найдын алдагдaltaй. Энэ тэгээ яг ямар материал тарааж өгсөн бэ? Эсвэл танд байгаа материал бид нар тарааж өгсөн материал нь өөр байгаад байгаа юм уу? Бүр харин гайхчлаа. За ажлын хэсгээс нэмж тодруулъя. Ажлын хэсэгт хариулах хүн байхгүй юу? Хэн хариулах вэ? Гэтэ мандахын гишүүний хэлж байгаас үнэн шүү. Улсын хурал дээр төсвийн зарлагыг нэмээд өнөөдрийн нөхцөл байдалд бол хүргэсэн зүйл бол байхгүй шүү дээ. Одоо төлөвлөлтөө зөв хийсэн юм уу гэж асууж ах шиг байна. За ерөнхий сайд хариулъя гэж байна эндээс. За би хариулъя да. Энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн өгсөн материал, аудитын өгсөн материал 4% гэж түрэмгшүүлсэн юм даа гişүн. Тэгээд энэ төсвийн доктортой байдал аудитын газар сангийн яам мандахаа гişүндийн тоогоо сайн тайлбарлаа өгчих заяа. Тэгэхгүй бол энэ нөгөө өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн тайлан чинь алдагдлын хэмжээ өөр байна шүү дээ. Тэр өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн тайлан яриад байсан. Өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн тайлан, одоогийн тайлан энэ 3 материалын тоотой зөрүүг сангийн яамныхан энэ аудитта доктортой байдлын зөвлөлтөд нийлээд одоо очиод тайлбарлаад тоонуудын зөрүүг нь цаасыг харж байгаа, тоог нь харж агаад санжаадарч, мижидорчийн санжаадарч гамбат дарга нар тайлбарлаад тооны зөрүүг харж байгаа. Түүнээс биш яг тараагдсан материал дээр тийг зөрүүтэй байх хэсгүй. Тоонуудынхаа зөрүүг гаргаад өгч. За. За улсын хурлын гишүүн